Үндэсний статистикийн хорооноос энэ сарын нийгмийн эдийн засгийн байдлаар мэдээлэл хийлээ. Инфляци өнгөрсөн сарынхаас 1.4% өссөн бол гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өмнөх сарынхаас 1.1% буурсан байна. Харин эдийн засагт ажиглагдсан эерэг мэдээлэл бол бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурсан явдал юм а. Нийгмийн салбарын үзүүлэлтээс дуртахад 7 дугаар сард шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 1544-т хүрч 3.4% өссөн бол харин эхийн эндэгдэл 72 хүүхдээр буюу 8.9%-аар нэмэгджээ. Халдвар төвчнөр өвчлөгчдийн тоо 21.2%-аар буурсан үзүүлэлттэй байгаа бол бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоож 7 дугаар сард өмнөх сарынхаас буурсан байна. Тэр улсын хэмжээнд бол нэг өрхийн сарын дундаж орлого мөнгөн орлого шүү дээ 924.1 мянган төгрөг төрсөн байгаа. За зарлага нь бол 920.3 мянган төгрөг төрсөн байна. За аль нь бол оройсон өндөр өсөлттэй гарч байгаа дүнгүү. За энэ дийлэнх нь бол зүгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн содсон орлого, за цалин хөлсний орлого бас нэмэгдсэн дүнгээс шалтгаалсан дүнгууд бий. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс 7 дугаар сард инфляц 0.4%-аар өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнийн өсөлт 2.5%, тээврийн бүлгийн үн дүнгээр 2%, харин хувцас, бүс бараа, гутлын бүлгийн үн дүнгээр 0.4%-аар өссөн гол нь нөлөөлсөн гэдгийг үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ. Мөнгөний нийлүүлэлтийн хувьд өнгөрсөн сарынхаас 26 тэрбум төгрөг буюу 0.3%-аар буурсан ч өмнөх оны мөн үеийнхаас 24.6% өсөлттэй гарсан байна. Оройн төрийн үзэгчтэй тэгэхээр үндэсний статистикийн хорооноос сар болгон гаргадаг энэ мэдээллийг бид илүү дэлгэрүүлж ярилцахаар студид үндэсний статистикийн хорооны макро эдийн засгийн газрын хэлтсийн дарга оюун жаргалыг өрсөн байгаа. Оройн төргийа. Оройн төргий. Тэгэхээр юун түрүүнд хоёлаа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг ярил л да. Яг оны эхнээс өнөө хүртэл бол жилийнхаа түнгээр 5.3% өссөн гэж гарсан байна л да. Яг нодлон жилийн үдид 7 сард бас мэдээлэл хийхдээ статистикийн хорооноос 8.3% өсөлт байна гэж хэлжсэн. Эдийн засаг энэ хэрээр агшсан байна. Шалтгаан нь юу вэ? За 2014 оны эхний 7 сарын байдлаар буюу эхний хагас жилийн байдлаар бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2010 оны зэрэгцүүлэх үнээр 5.3%-аар өссөн байгаа. За ноднингийн мөн үед мөн 2010 оны зэрэгцүүлэх үнээр бол 8.4% өсөлттэй байсан байгаа. За ерөнхийдөө бол өсөлтийн хувь нь бол буурсан байгаа. За үүний гол шалтгаан нь бол ер нь бол яг энэ 5.3%-ийн гарчаад байгаа 5.3% өсөлтийн одоо үндсэн хангагч салбар нь бол хөдөө аж ахуйн салбар, за олборлох үйлдвэрлэлийн салбар байгаа. За хөдөө аж ахуйн олборлох үйлдвэрлэлийн салбар гэдэг маань ерөөсөө манай анхдагч одоо салбар байгаа. За ноднингийн мөн үед бол хөрөнгө оруулалт мөн энэ анхдагч салбаруудын одоо үйлдвэрлэлийн өсөлтөөр өсөлт нь хангагдаж өмнөх жилийнхаасаа бол өндөр хувьтай байсан. За энэ жилийн хувьд бол хөрөнгө оруулалт голлон багасны улмаас ер нь бол өсөлт нь 5.3% болж буурчаад байгаа юм. Бид 14 оны эцсээр 2 оронтой тоотой эдийн засгийн өсөлт хүлээж байгаа л да. Тэгэхээр үндэсний статистикийн хороо ер нь жилийн эцсээр эдийн засаг ямар байхыг эдгээр суурь үзүүлэлтээр прогноз хийдэггүй хийдэг бол хэрвээ яг оны эцсээр энэ хിവэрэ байвал эдийн засгийн өсөлт ямар хувьтай гарахаар тооцоологдож байна. За үндэсний статистикийн хороо бол яг л бодит тоогоор тоо мэдээлэл гаргадаг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг. За манайх бол прогноз хийдэггүй. Ерөнхийдөө бол олон улсын байгууллагаас бол дотоодын нийт бүтээгдэхүүнийг оны эцэс 9.5-аас 10 орчим хувь өсөхөөр ийм таамаглал төвшүүлээд байгаа. За манайхаар бол одоогийн байдлаар эхний хагасчд бол 5.3% өсөлттэй байна. Хэрвээ энэ хിവэрэ байгаад одоо наривчилсан одоо тодорхой тийм хүчтэй л арга хэмжээ авахгүй бол ерөнхийдөө нэг 2 оронтой тоонд төхөж очиход бас хэцүү байх л гэсэн дүгнэлтийг бол инфляц жилийн дөнгөрөө 14.9% гэж ойлгогдож байна. Энгийнээр тайлбарлахад. Гэхдээ инфляц нөлөөж байгаа хүчин зүйлийг хараад үзэхээр тухайлбал орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үн хамгийн их дамгаалаад, тээврийн бүлгийн үн бас дамгаалаад, өөрөөр хэлбэл нөгөө бид нар ойлгохдоо өдөр тутам долларын ханш өсөд байгаас болоод их хвчлэн хүнсний бүлгийн ч юм уу эсвэл бидний эдэлж хэрэгэлдэг хувцсын бүлгийн ч юм уу зүйлсийн үн өсснөөс их шалтгаалсан гэж утсан. Энэ дээр их өөр дүн гарсан байна. Та шалтгааныг тайлбарлах уу?
За тийм энэ сарын хувьд бол үнэхээр хувцас бараа хүнсний бүтээгдэхүүний үнэн дээр бол мөн өсөлт бага хэмжээгээр гарсан учир шалтгаан нь бол импорт буурсан. Импортын барааны нэр төрлийн үн өсөж байгаатай холбоотойгоор бол өсөлт гарсан. Нөгөө талаараа гэвэл нөгөө орон сууц ус түлш цахилгааны үнэн дээр өсөлт гарсан гэдэг дээр бол энэ 7 сард нөгөө цэвэр бохир усны үн бол өссөн байгаа. Энэ өсөлт бол яа харахгүй инфляцийн өсөлтөд нөлөөлсөн байгаа. Хоёрдугаарт нь бол тээврийн бүлгийн үн өссөн байгаа. За энэний учир шалтгаан гэвэл төмөр замын зорчигч тээврийн тарифын үн нөгөө цагаан хэрэглэл цайны үйлчилгээний үнээр нэмэгдсэн байгаа. Энээс шалтгаалж бол тээврийн бүлгийн үнд бол өсөлт гарсан байгаа. Банкны чанаргүй зээлийн хэмжээ бас нэмэгдсэн байна л да. Энэ дээр ямар тайлбар? За банкны чанаргүй зээлийн хэмжээ бол 2014 оны эхний 7 сарын байдлаар бол 599.7 тэрбум төгрөгт хүрсэн байгаа. За энэ бол өмнөх оны мөн үеэс бол 32.7 тэрбум буюу 5.8% өссөн. За нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9%-ийг бол эзэлж байгаа. За ер нь бол чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдсэний одоо гол өсгөгч хүчин зүйл нь бол хувийн хвшлийнхний одоо авсан чанар зээлийн хэмжээ бол өссөн байгаа. Чанаргүй зээлийн хэмжээ нь бол өмнөх оныхоос өссөн. Энэ бол 98.8%-ийг эзэлж байгаа. Төсвийн алдагдлын хэмжээ хэд гарч байна? Төсвийн алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол энэ оны байдлаар бол энэ оны эхний 7 сарын байдлаар 160.9 тэрбум төгрөгт хүрсэн байгаа. За баярлалаа мэдээлэл өгсөнд үзэгчдээ бид үндэсний статистикийн хорооны макро эдийн засгийн газрын хэлтсийн дарга оюун жаргалтай ярилцлаа. Цагийн үрдээ өвчлөл авч үзсэн үү?